нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эцдийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө болон ардчсан намын цаашид хэрэгжүүлэх бодлого зэрэг сэдвийн хүрээнд Улсын хурлын гишүүн Эрдэнэ Олдтой ярилцгаолно. Хар хайрцаг. Танд оройн төргийн юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай хар хайрцаг нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдал маш баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Хоёлаа өнөөдрийн ярилцлагаараа яг манай нэвтрүүлгийн нэр болсон хар хайрцагны бодлого, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын сэдэв, нэмэх нь хүний эрхийн асуудлуудыг хөндлөн танаас мэдээлэл авч одоо үзэгчдэд өгье гэж бодож байна л да. Тэгэхээр хоёлаа илүү өргөн хүрээнээс эхлэе гэж бодож байна. Та бас гадаад дотоодод олон жил сурч агаад бас олон улсын шинжтэй санаачлагуудыг бас эхлүүлж авсан юм хүн. Тийм учраас энэ олон улсын харилцааны өнөөгийн энэ төвөгтэй байдал нь Монгол улсын геополитик болон одоо гадаад харилцаанд үзэж одоо баримтлах ёстой үзэл баримтлалуудад одоо яаж нөлөөлж байгаа вэ? Мөн одоо ард иргэдийн олон нийтийн хувьд одоо бид бүхэн юун дээр анхаарвал илүү зүйтэй вэ гэдэг тал дээр та манай үзэгчдэд мэдээлэл өгч. Саяхан 10 дангийн болдгойн бас нэг бэлтгэлийг харлаа. Дөнгөж өнөөдөр харлаа. Монгол улсын хувьд бол 1,565,000 км² нутаг дэвсгэртэй дэлхийн хамгийн одоо нөлөө бүхийд тооцогдох хоёр хүчирхэг гүрний завсар оршиж байгаа. Оросын албаны улс бүгд наримт хятад улс бол хоёулаа зэрэг эдийн засаг болон геополитикийн дэлхийн хэмжээний тоглогч нар. За өмнөд төршийн хувьд гэх юм бол хүн ам дэлхийд одоо энэ тэгтээ өрсөлдөх хэмжээнд. Дээрэс нь болох юм бол одоо газар нутаг бөгөөд дэлхийд өсөн гарч байгаа геополитикийн хүч бол маш их. За хойд төршийн маань хувьд гэх юм бол мэдээж бас Орос гүрэн өөрийн гэсэн аран шинтэй, өөрийн гэсэн одоо төрийн зүй тогтолтой юм улс. За аль аль нь бол Монгол улсын хувьд бол мөнхийн хөрш. За аль альныхын түүхийг бичлцэхэд Монголын их гүрэн бөгөөд бидний өвөг дээдэс бас нөлөөлж байсан. За тэгээд энэ хоёр улсын дунд байгаа далайд гарцгүй гэгдэх 3.6 сая хүнтэй байгалийн асар их нөөцтэй орны хувьд геополитикээр маш сонор сэрэмжтэй бас мэдрэг болгоомжтой харьцах ёстой. 1992 оны 1 сарын 13-нд шинэ ардчсан үндсэн хууль батлагдсны араас 1994 онд үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал батлагдсан. Мөн одоо гадаад бодлогыг гол цонхолсон үзэл баримтлал маань бас батлагдсан байгаа. Тэр ер нь бол Монгол улс парламентын засаглалтай орн. Парламентын засаглалын өөрийнх нь олон сул тал байдаг ч гэсэн давуу тал нь өөрөө энэ хоёр том хүчирхэг гүрний дунд тисчүүлдэх, даван туулах, үндэсний аюулгүй байдал бүрийн эрх тусгаар тогтнолоо халдшгүйгээр нь хамгаалангаа эдгээр улсуудтай зэрэгцсэн хөрш одоо сайн хөршийн ёсоор зэрэгцэн орших гэсэн ийм ирмэлзэл бол байдаг. Нөгөө талдаа бид бол 3 дахь хөршийн бодлого гэдэг бодлогыг хэрэгжүүлдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл бусад хөгжингүй болон 3 дахь орнуудтай эдийн засаг зах зээлийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх тэдгээр орнуудын одоо тодорхой сонирхлууд буюу эдийн засгийн хамтын ажиллагаагаа аль аль талдаа ашигтай байх зарчмыг бас бид бол нэлээд тэмцээр ирсэн. За сүүлийн жилүүдэд энэ хорвоо дахин бол одоо хөрвсөн юм шиг өөрчлөгдөж байна. Тэгэхээр одоо та бүхэн харж байгаа Америк нэгдсэн улс бол одоо Латин Америкт явуулж байгаа бодлого, за мөн одоо Гренланд дээр явуулж байгаа бодлого, за зэрэгэлдэх одоо Канада улсад явуулж байгаа бодлого гэдэг нэлээд юм одоо төрөмгийн хэм маяг руу орж эхэлж байна. За Европын холбооны ихэнх улсууд бол Орос Украиний асуудал дээр бол ямар байр суурьтай байсныг бид мэдж байгаа. За ингээд сүүлийн 4-5 дахь жил рүү орж байгаа Оросын албаны улс бөгөөд Украин улсын хоорондох энэ одоо асуудал нэлээд даймжирсан мухардалд орсон нөхцөл байдалтай байна. Тэр ерөнхийдөө одоо энэ зүй тогтлыг ингээд хараад үзэхээр сүүлийн үеүүдэд 1 сарын одоо 3-4-өөс эхлүүлээд хэвлэл мэдээлэлээр явж байгаа зүйл бол хятад бөгөөд 50-ны асуудал бас одоо хэвлэл мэдээлэлээр олон улсын мэдээлэлээр одоо нийтлэгдэх болж байна л доо. Ер нь бол ихэнх судлаачид бол үүнийг юу гэж харж байгаа гэхээр одоо 1800 гад оны ихэнх үеэс буюу Наполеон Бонапартын дараа үеэс
хойших дэлхийн 1-р дайны Версалийн одоо гэрээ хүртэлх үеийн одоо нөхцөл байдал руу дэлхийн геополитик шилжчихлээ гэж үзэж байгаа. За хамгийн багадаа энэ нөхцөл байдал бол судлаачдын харж байгаагаар 15-аас 20 жил үргэлжлэх нэ гэж харж байгаа. Товчхондоо бол хүчтэй нь хүчгүйдээ нөлөөлөх дэлхийн 2-р дайнаас хойш бий болсон одоо Ялтын одоо хэлцээр түүний араас байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллага за ингээд 46 оны одоо иргэний болон улс төрийн пакт тийм үү эдгээр одоо олон нийтийн дэг журмыг тогтоож исэн олон улсын бичиг баримтууд хүчгүйдэж байна мөхсдөж байна гэсэн ийм зүйлүүд харагдаж байгаа. Тэр ийм үед бидний хамгийн гол арх шиг юунд байх вэ? Үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого энэ зүйл маань үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал шин тутам яаж одоо тусах ёстой вэ? Үндэсний сөрөн төсвөрлөх чадвар, үндэсний сөрөн төсвөрлөх чадах ямар байх ёстой вэ гэсэн. Энэ зүйлийг бид нар бодох цаг болсон. За Европын одоо төвийг сахигч орнууд байдаг тийм ээ. Одоо бид нар Скандинавын орнууд, Швейцар зэрэг зарим одоо энэ төвийг сахиж байсан орнууд аль нэг тал руугаа орох үзэгдлүүд бас болж байна. Энэ тохиолдолд ерөнхий зүйн тогтол нь бол байгалийн нөөцийн төлөөх өрсөлдөөн, дэлхийн дэг журмыг дахин хуваарлах энэ өрсөлдөөнд бид өөрсдөө одоо энэ нэвтрүүлгийн нэрэн дээр гарч байгаа шиг хар хайрцагны буюу уламжлалт Монгол сэтгэхүйгээр алтан аргамжны ямар бодлоготой байх вэ гэдгээ маш сайн ил ярихын ил ярьж, хилцхийн хилцэж бас нууцлалын төвшөнд ярих зүйлүүдээ бид нар бас толгой хаагравч, малгай дотор, олгой хаагравч, тогоон дотор ярих цаг болсон гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ дээр та бас мэдээж хэллээ л дээ. Яхахгүй үндэсний аюулгүй байдал ялангуяа өнөөгийн энэ таны саний хэлдгээр хүчтэй нөчгөөгээ түмэн жижигэ нэгсээр одоо өдөр тутмын хэлдгээр бол дэрлэх янзны одоо тренд буюу те хэм маяг руу шилжээд дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Монгол улсын үед та сая бас хэлжлээ бас зарим нэг зүйл нь бол туслах хэрэгтэй гэж. Гэхдээ олон нийтэд хэлж болох үс одоо ямар зүй тогтлууд ямар одоо зөвлөмжүүд болгоомжлолууд одоо танд одоо хувь хөнөөжийн хувьд одоо ажиглагдаж байна. Энэ дунд бид нар одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй олон нийтийн маань хувьд юу хийж чадах вэ бид бүхэн. Тэгэхээр энэ том гүрнүүдийн энэ одоо зөрчил тэмцэл геополитикийн дахин хуваарлт хүчний шилжилт хэлбэлт юунаас үүдэж байгаа вэ гэхээр зүгээр нэг одоо гинт ингэ болж байгаа зүйл бол биш. Энэ бол маш олон жилийн хугацаанд үргэлжилсэн далд бөгөөд ил зарим нь одоо заримдаг нөхцөл байдалд үргэлжилсэн олон зүйлийн үр дагавар гэж харж байгаа. Жишээлбэл одоо доллар дипломаси гэсэн ойлголт байдаг тийм Америкийн нэгдсэн улс жишээлбэл нэг талаасаа ардчил эрх чөлөөний хамгаалагч маягаар харагддаг ч гэсэн нөгөө талдаа шилбэл Латин Америкт явуулж ирсэн бодлого Латин Америкийн зарим улсуудад одоо 20-р зууны ихэнх дунд үед 19-р зууны сүүлд хийж ирсэн бодлогын үр дүн мөн Оросын улбаны улс Америкийн нэгдсэн улс хуучнаар одоо зөвлөлт холбоот улс гэж байх үед ойрхон дорндод явуулж ирсэн бодлого тэдний үр нөлөө гэдэг маш олон зүйлээс энэ бол одоо нөхцөлсөн зүйлүүд байгаа. Шууд одоо аль нэг талыг нь зөв хийж гэн буруу хийж гэн гэж бодхоос илүүтэйгээр энд бол маш олон түүхэн, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, байгалийн нөөцийн төлөөх тэмцэл энэ бүх зүйл нөгөө худалдааны дайн гэх юм уу маш олон зүйл. Дээрээс нь мэдээлэл технологийн өрсөлдөөн, мэдээллийн дайн гэдэг энэ маш олон зүйлээр энэ бол нөхцөлдөж байгаа зүйл байгаа. Тэгэхээр яг миний хувьд бол хамгийн ойрын жишээ бол энэ бол сайн муу гэхээс илүүтэйгээр цөөн хүн амтай улс орнууд яаж ер нь илүү хөгждөг, тусгаар тогтнолоо хамгаалдаг вэ гэсэн хоёр жишээг би хэлэх хүсэж байна л да. Нэгдүгээрт бол Израилийн жишээ байдаг. Гэхдээ Израилийн Палестинд явуулж байгаа бодлогыг бол зөвтгөөгүй. Гэхдээ цөөн хүн амтай улс орнууд жишээлбэл хэрмэлжүүдээс хүчрхэг Израиль гэж номон дээр гардаг шүү дээ. Тийм үү? Өөрөлдвөл еврей хүндээ их орон гэж. Тэр өөрөлдвөл яг тэр нэгэнтээ цөөн хүнтэй одоо бодъё л да хэдүүлээ. Урт тал тэр бүм 500 сая хүн, хойно 150 сая хүн. Бид дунд нь 3 сая 600 гэдэг бол харьцуулшгүй том ялгаа байгаа юм. Тэр энэ тохиолдол яаж яах гэхээр биднэрт хүчтэй төр гэхээс илүүтэйгээр хүчтэй зарчим, хүчтэй хууль, тэр хуулийн дор их хэрэгтэгш одоо шударгаар амьдарч чаддаг хүчтэй бие хүмүүс хэрэгтэй байдаг Монголд. За FOS гэж байгууллага байдаг, Forum of Small States буюу цөөнхэн амтай орнуудын зөвлөл гэж 1982 оноос хойш үүсч өгсөн нэгдсэн үндэсний байгууллагын албан бусын зөвлөл байгаа юм л да. За энийг бол Сингапур олон жил тэргүүлсэн Tommy Ko гэж хүний бичсэн ном байдаг л да. Small States in Big World буюу том дэлхийд дэх жижиг улсууд. За энэ номны нэг гол одоо зурвас буюу одоо илгээлт мессеж нь юу гэдэг вэ гэхээр size is not
destination гэж үг байдаг л да. Өөрөөр хэлбэл хэмжээ бол хувь тавилан биш юм а гэж. Тэгэхээр 10 саяас доош одоо сая хүн амтай улс орнуудыг 3 хувааж байгаа дотор нь 1 сая хүртэлх, 5 сая хүртэлх, 10 сая хүртэлх. Энэ улсуудын хөгжлийн зүй тогтлын нэг 3 том одоо онцлог байгаад байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ингээд бусдыг дуурайхаас илүүтэйгээр яг энэ онол гэдэг чинь амьдрал дээр тохиолдож байгаа мянган үйлдэлүүдийн зүй тогтлыг судалж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт юу гэдэг вэ? Ерөөсө босрлын тогтолцоо. Бид нар ер нь босрлын тогтолцоо бол үндэсний аюулгүй байдлын тухайн улсын одоо дархлааг авч явж байгаа гол зүйл. Номер 1 зүйл. За хоёрдугаарт нь хэм бол шүүхийн шударга тогтолцоо. Шүүх хууль авилгад эдэгдэхгүй байх тусмаа л илүү шударга тогтноо гэсэн санаа. Гуравдугаарт төр бизнесийн орчин хягтдаг, дарамтлагдаг, татвараар нь одоо дээрлэгдэг биш. Иргэд өөрсдөө бизнес эрхлээд, жижиг дунд аж ахуй эрхлээд чөлөөтэй орлого олох боломжийг нэмэгдүүлэх. Энэ 3 зүй тогтол бол цөөнхөн амтай улс орнуудыг хурдан дөргөн хөгжүүлдэг 3 одоо томьёо. За яагаад босрлын одоо салбар ингэтлээ чухал болчихоо гэхээр босрал өндөртэй тухайн үндэснийхэн онцлог ирмэлцлийг ойлгосон мэдсэн бие даасан сэтгүүттэй хүмүүс хэдий ч нэ олон байхын хэрээр тархин худалдагдахгүй. Дээрэс нь элдв дуйлан шүүган одоо хуурамч мэдээ тарих угаалт нь тэрийг бүрээ автахгүй гэсэн санаа юм. Тэр үндсэндээ бол манай улсын гол зүйл болвол одоо сүүлийн үед ярьдаг боллоо үндэсний сөрөн төсвөрлөх чадамж. Тэгэхээр ер нь бол одоо шулуухан хэлэхэд ялангуяа сонгуулийн үеэр тодорхой улс орнуудаас тодорхой зорилготой, тодорхой үр дүн чиглэсэн, тодорхой санхүүжилт, зохион байгуулалттай нийгмийн сүлжээг удирдах, иргэдийн санаа бодлыг чиглүүлэх гэсэн ийм халдлагууд болдог. Манай улсад бол энэ маш их түгээмэл болсон. Одоо жишээлбэл тодорхой томоохон шийдвэрүүд гаргахын өмнө нийгмийн үзий ядалтыг дэвэргэх. Эсвэл хэн нэгэн хүнийг ч юм уу хэн нэгэн бүлгийг баатар болгох, аль нэгэн улс төрч ч юм уу тодорхой бизнесийн бүлэглүүдийг ардын дайсан болгох кампанит ажиллагаанууд болдог. Эргээд үндсэндээ олон улс дахь Монголын нэр хүнд өрсөлдөх чадвар хувьцааны үн ханш ундаг. Ингээд үндсэнд нь үнгүүцсэн тэр зах зээлийг нь хям даргаар овжноор эзэмших гэсэн ийм халдлагууд маш их болдог. Тэр энээс өргөсөн сэргийлэх гол зүйл бол иргэд өөрсдөө мэдээлэлтэй, иргэд өөрсдөө өндөр боловсролтой байхаас л эхэлнэ. Тэр нийгмийн санаа бодлыг удирдах гэсэн дуйлан шууга ажилтнад би гадаадаар хэлчих уучлаарай. Сенсац өгөөд байх юм бол энэ төрлийн бодлого гажуудсан хэвээрээ байгаад. Тийм учраас бид нар бол ерөөсөө үндэсний аюулгүй байдал гэдэг бол мөрдөстэй генералуудын нууцын зэрэгэлтэй хавцсанд байдаг зүйл гэхээс илүүтэйгээр хүн болгоны итгэл үнэмшлийгээд боловсрал өрсөлдөх чадварт байгаа. Хоёлаа яг таны саний энэ хүнддэг энэ цахим орчин дэх олон нийтийн сүлжээнд дэх хуурамч мэдээллийн асуудлаа энтэй тэмцэх, сүрэн дэвсгэрлэх ёстой, ялгах ёстой олон нийтийн мэдлэг, мэдээлэл чадварын, ур чадварын тухай бол хоёлаа дараагийнхаа хэсэгт яг төвлөрч голчул ярина. Тэрнээс өмнө би бас нэг сэдвийг хөндөж ярмаар байгаа нь үндэсний аюулгүй байдлын гол элемент, гол зүйл бол мэдээж та сайн хэллээ боловсрал гэдэг. Гэхдээ нөгөө тал дэд бүтэц талаас нэг харах юм бол бас нэг гол өгөгдөхөн бол харахгүй орчимч. Улс орны хөгжлийн тухай ярихад дараачийн олон сайхан мега төслүүдэд ярих одоо урдч нөхцөлийн эрчимчний аюулгүй байдал. Бие даасан байдал болж байна. Тэгэхээр яг энэ тал дээр та өнөөдрийн энэ болж буй өрнөөс одоо өрнөж байгаа энэ нөхцөл байдлыг ерөнхийдөө тоймлж магадгүй өөрийнхөө хувьас одоо дэвшүүлж байгаа шийдлийн тухай манай үзэгчдэд мэдээлэл өгч байна. За энэ бол нэлээд том сэдв. Гэхдээ яг тодорхой зөвлөдүүдийг хэлэхэд болвол дэлхийн өрсөлдөх чадварын одоо тайлан гаргадаг байгууллага байдаг. За эндээс бол хоёр томоохон одоо тайлангийнх нь одоо үзүүлэлт буюу шалгуурыг манай улсын засгийн газар одоо ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын засгийн газар 2024 оны 7 сарын 9-нд байгуулагдахтаа 578 зүйл залттай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Ингэхдээ бол 11 хэмжих нэгжээр энэ одоо мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжсэн бэ гэдгийг одоо үнэлье гэдэг шийдвэр гаргасан. За энэ 11 дотор бол жишээлбэл авилгын төсөөлийн индексийг бууруулах, хүний хөгжлийн индексийг одоо ахиулах, өрсөлдөх чадварын индекс тэр маш олон индексүүд байна. Гэхдээ 11 хэмжих зүйл. Тэгэхээр энд гол асуудал нь юу гэхээр энэ өрсөлдөх чадварын олон улсын тайлан гаргаж байгаа байгууллагаас Монгол улсын хөгжлийг чөдөрлөөд байгаа. Одоо хурдтаглаа авах, хурдан авахт нь одоо тушаа болоод байгаа.
одоо хамгийн том 5 асуудлыг ирэмбэлсэн. Энэ 5 асуудлын нэгдүгээрт юу гэсэн бэ гэхээр төрийн өөрийнх нь данхар бүтэц. Одоо уялдаа холбоогүй нэг дарга солигдохоор бодлого нь алга болчдөг. Намчрахдаг, хит ус төрждөг, жалга том. Тэгээд дээрс нь үр ашиг муутай, бүтээмжгүй төр өөрөө болсон. За хоёр дахь нэг том чухал хүчин зүйл нь бол эрчим хүчний асуудал. За 2010 онд буюу өнөөдрөөс 16 жилийн өмнө Монгол улсын их хурл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан. 6 зүйлтэйгээр. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндэсний аюулгүй байдал энэ 6 багнанд л оршин тогтнохын аюулгүй байдлаас эхлээд энэ 6 багнанд л байх юм байна гэдэг. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг зүйл маань юу юм бэ гэхээр Монгол улсын хөгжлийн луужин. Үндсэн хууль гэдэг бол бидний гол тунхаглал бөгөөд зарчмууд шүү дээ. Тэгвэл энийг ингэж амьд болгож идэг зүйл бол органик болон бусад одоо хуулиуд байна. Гэтэ энэ бүхний удирдахад байдаг зүйл нь юу юм бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. За энэ үзэл баримтлал дээр бид нар юуг заасан гэхээр таны саяны хэлсэн 2020 он гэхэд 10 жилийн дотор эрчим хүчний бие даасан байдлыг ханганаа 100%. Бүр ингэ заагаад өгсөн. Шатхууныг бас бие даасан байдлыг ханганаа заагаад өгсөн. Өнөөдөр энэ бүхэн хэрэгжээгүй. 6 жил өнгөрцөн. Нийтдээ 16 жилийг туулахдаа хугацаанд орсон байна шүү дээ. За тэгээд одоо салбарын сайдуудаас асууж байгаа. Энэ бодлого чинь хаана вэ гэхээр яг өнөөдөр энэ бодлого хэрэгжихгүй байгаа. Одоо өнөөдөр Монгол улс юу ямар бодлоготой гэхээр хүнжлийнхэн хэрээр хөлөөжий гэдэг л бодлоготой. Буюу тухайн нөхцөл байдал тулгарлаа тэрийг яаж шийдэх вэ гэдэг гал унтраасан байдалтай байх. Шатхуун хомслоод асалдлаа энийг яаж шийдэх вэ? Аливаа хаана агуулгасаа барих вэ? Тэрнээс биш яг энэ урт хугацааны энэ бодлого маань алдагдчихсан байна. За эрчим хүчин дээр бол мэдээж биднэрт одоо нүүрс байна. Монгол улсын стратегийн 4 том одоо толгой бүтээгдэхүүний нэг нь нүүрс. За нүүрс бол ер нь бол урагшаа гаргаж байгаа манай экспорт 90 орчим хувь нь бол газрын баялгаа шууд одоо ингээд гаргачих чинь тийм үү. Алтсан системийн өдөр нүүрс 4 байгаад байна тийм үү. Гэтэл одоо асар их нүүрстэй мөртлөөсөө тэр нь бас ил тод шилэн тунгалаг гадагшаа зарагдсан уу гэдэг дээр асуулт байгаа учраас нүүрсний хулгайн асуудал гарч ирж байгаа. Өөрөлдөл далд хийгдсэн олон зүйл байж болшгүй байна гэдэг асуудал. Энэ бол шүүхээр эцэслэн тогтоогдсон асуудлыг гарахаас өмнө би шууд ийм байна, тийм байна гэдэг дүгэлт их боломжгүй. Гэхдээ би ерөнхийдөө ингээд чиглүүлж хэлж байгаа. За ингэхдээ яаж нэхлээрэ манай улсад бол маш том нөөцүүд байна. За нэг талаа бол одоо ингээд уламжлалт нөөц. За нөгөө талд бид нар сэргээгдэх эрчим хүчний нөөц байна уу? Байна. Нарны эрчим хүчний боломж манад байна. Дээхэн үед одоо Asian Super Grid гэдэг одоо төсөл яригддаг бас тийм. Одоо яригдж байгаа үг нь бол олон 6 талд уулзалт эднэр. Тэгээд тэр яагаад гатсан гэдэг нь олон улсын геополитикийн асуудал бас. За ингээд одоо сүүлийн үед зарим хүмүүс аргаа ядаад за энэ пассив технологи хэрэгтэй юм байна. Геотермал буюу одоо газрын дулаан заашгүй хэрэгтэй юм байна гэж үздэг. Тэгээ ер нь бол ингээд эрчим хүчний асуудал яригдахтаа зэрэгцээд хамтдаа энэ одоо дэлхийн хамгийн хүртэн нийслэл Улаанбаатар хотчууд тийм ээ. Тэр яаж энэ одоо дулаан алдагталтаа шийдэх юм бэ? Дулаалгын асуудал. Нөгөө хашаандаа сайхан амьдрын төмөн, цэнгний төмөн баяр, нөгөө пассив гамбаа, Батэрдэн гэж залуучуудын яриад байгаа зүйлүүд бол асуудлыг нэг талаас нь ярихаас илүүтэйгээр цогц шийдэл талаас нь бүгдээр ярих хэрэгтэй юм байна. Эрчим хүчний олон их сурвалжтай байхаас гадна айл өрх гэрүүд болгон өөртөө одоо ингээд сэргээгдэх эрчим хүч тэр тусмаа нарны эрчим хүчээрээ ингээд асуудлаа шийддэг болоо гэсэн ийм зүйлүүд байгаа даа. Тэр энэ дээр дүгнэлт хэлэхэд бол Монгол улсын дээр бодлогоо зоригтой өөрчлөх хэрэгтэй. Бодлогоо зоригтой өөрчлөх хэрэгтэй. Өөрөлдөө шууд иргэд аж ахуй нэгж сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, их сурвалж ашиглах тэр зүйл нь татварын өнгөлт үзүүлдэг байх хэрэгтэй. Тэр зүйлийг үйлдвэрлээд өөрөө хэрэглээд улсад болон бусдад өгж байгаа тохиолдол нь санхүүгийн дэмжлэгтэй байх хэрэгтэй. Тэр чиглэлээр технологиор байшин сав барьж байгаа хүн болгон одоо асуудал нь эдийн засгийн хөшүүргээр дэмжигдэх гэсэн. Тэгэхгүй төр бүгдийг дангаараа хийнэ гэж боломж байхгүй. Дээрээс нь хувийн хөвшлүүдтэй зоригтой хөрөнгө оруулалтуудыг хэлж өгöd баталгааг нөгөөд нэмэлт захиргааны станц барих хэрэгтэй. Яг энэ асуудал дээр бас саяхан анжилж байхад улсын хурлын тогтоол бас гарсан байсан. Тэгэхээр хоёулаа яг энэ талаар дараагийн хэсгүүдээр дэлгэрүүлээд ярилцгаална. Үзэгчдээ хэсэг хоормын засварлагын дараа хэрэгэд уулзцгаая. Өглөө бүр нэг халбаг. Намын сүлжээ дэлгүүрт Багро хүрэн мэнжигийн салаад 5148 төгрөг. Бодит хэмнэлтийг Багрогоос.
2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмий. Team Bark газ. Сарчин 2026 хамгийн том үзэсгэлэн худалдаа Хүннү молын экспортын хэв. Хүн бүрт мөрөөдөл байгаа. Мөрөөдөлд хязгаар гэж үгүй. Үүлэн дээр хөвж жигүүртэн шиг нисэх. Хадгалж явдаг нандин бүхнээ ганцхан тэрэндэл зориулах. Хамгийн тухтай орчинд хайртай хүмүүстэйгээ амьдрах. Хязгааргүй хүсэл бидний дотор оргилдог. Бидний хүсэл эрчим мэд хурдлан бодит болоход ойрхон байна. Тансаг, тав тухтай аюулгүй. Мөрөөдлийн бодит орчин Silk Road Residence. Хад жаргалтай хорон мөч бүрээ хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь амьдралын хамгийн том баяр баясгал. Тав тухтай тайван орчинд амьдарч хайртай үсийнхээ үйлдэл бүрээс хайр мэтрэх нь үгээр хэлэнгүй гайхалтай нэгэн жаргал. Энэ бол бидний бүтээсэн хайр, бидний бүтээсэн амьдрал. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House. Хүүхдүүдээ энэ удаагийн бэлгэнд кавар байхгүй шүү. Одоо яаж байгаа юм бэ? Хүүхдийн бэлгээс хамгийн гоёыг наадахтаа яа дээ? Үнэхээр тиссэн бо. Өглөө бүр нэг халбаг. За хоёул ярилцлагынхаа эхний хэсэгт бол ерөнхийдөө Монгол улсын үндэсний аюулгүй байдал, олон улсын геополитикийн нөхцөл байдлын тухай бол ярьсан. Хоёулаа үргэлжлүүлээд та ч гэсэн Ираныхаа ихэнх ус дурдлаа энэ мэдээллийн дайн, цахим орчин дах олон нийтийн сүлжээнд хурамч мэдээллийн асуудлаар тэгэхээр өнгөрсөн 2025 онд болсон энэ Давост болсон энэ дэлхийн эдийн засгийн форумын дүгнэлтээр дэлхийн ертөнцид дэлхийд дахин тулгамдж байгаа олон одоо эрсдлүүдийг бол яригдуулж тавьсан л да. Тийм ээ. Нэгдүгээрт нь бол яг харахгүй олон улсын геополитикийн асуудлууд бол орсон. Хоёрдугаарт нь энэ хурамч мэдээллийн асуудал орсон. Энэ жил магадгүй бараг зэрэгцээл ийм ирэмбтэй гарах болов уу гэж би бараг харж байна. Магадгүй дэш таашаа жоо явах. Тэгэхээр энэ тал дээр бид бүхэн өнөөдөр Монгол улстай ингээд нөхцөл байдалтай тулгуурлаад харахаар бид бүхэнд яг энийг нь зохицуулж байгаа хууль бол тотмог төлөөмийн дүрм бас тодорхой бас байгаа юм шиг харагдаж байна. Яг өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд хэд хэдэн одоо шийдлүүд ч юм уу те өргөн тавьсан боловч хоригт орсон. Яг нөхөр тухайн үедээ магадгүй бас олон дүгнэлтүүд хийж болох алхалтай тийм ээ. Тэгээ та энэ тал дээр ер нь ямар бодол баримталтай явдаг вэ? Ялангуяа та хүний эрхийн тал дээр бас их хүчтэй дуурдаг улсын хурлын гишүүдийн нэг. Тэгэхээр энэ тал дээр та өөрийнхөө одоо баримталж байгаа ажил хийж гүйцэтгэж байгаа ажлуудын тухай бас манай үзэгчдэд мэдээлэл солилцол. Харвардад нэг хэллэг байдаг л да. Оюутнуудаас асуулт асуудаг. Тэнгүүт хүмүүс тухайн асуултанд янз бүрээр л хариулна те. Гэхдээ профессорууд өөр хичээлийн одоо багш нар Харвардын оюутан асуултанд яаж хариулах ёстой вэ гэдэг нэг юм техник зааж өгдөг. За. Тэр нь юу гэхээр англиар it depends гэж хэлж хариулдаг. It depends гэж. Шууд тийм үгүй гэж хариулдаг. It depends гэдэг нь болох юм бол энэ тодорхой зүйлээс шалтгаалнаа гэж байгаа дандаа үндслийг хэлдэг. Тэр ер нь бол аливаа төрийн бодлогыг олон хүний хувь тавилан амьдралыг шийдэх гэж байгаа бодлогыг гаргахтаа эхлээд заавал тухайн бодлогыг одоо гадаадаар хэлж байгаадаа би хөлсөл өчөж байна. Симуляцийн аргаар буюу төсөөтэй загварчлалын аргаар туршиж үзсэн байх хэрэгтэй. Нэг дарга хэсэг дарга гинт нэг юм зарлцдаг. Иргэд мдээгүй байхад нэг шийдвэр гаргацдаг шүү дээ.
Манай нийслэл дээр бол байнга л тийм. Тэгээд хүү юу болов яав юу гэд уг нь их зарим тохиолдолд тэр асуудал хэрэгтэй ч байсан байх магадaltaй байхгүй. Гэтэл нөгөө бид нар мдээгүй миний эрхийн асуудлыг та нар надгүйгээр одоо иргэдийн одоо зөвшөөрөлгүйгээр шийдчихлээгээд дарганар руу уурладаг. Тэр энэ юу гэж нэхлээр зүй тогтлын хувьд бол маш тийм гаж тогтолцоо. Бид аливаа асуудлыг шийдэхдээ тухайн нийгмийн бүлгийг ч юм уу оролцогчдыг заавал оролцоог нь хангах хэрэгтэй байдаг. Энэ чинь өөрөө нөгөө хүмүүнлэг иргэний ардсан нийгэм буюу иргэний шууд оролцоог бид нар бас хангаж явах хэрэгтэй байдаг. Энийг одоогийн ерөнхийдөө зөвлөлд харчлаад нар гэж хэлжсэн тийм үү? Тий, өөрийнхөө бас тэгэхээр яаж нэхлээрээ аливаа шийдвэр гаргахаас өмнө түүнийг судлах хэрэгтэй байдаг. Судлах гэдэг нь энэ шийдвэрийг гаргаснаар бидний зорилтод үр дүн ямар төвшөнд очих вэ гэдгээ судлаач нар гаргаж өгөөд тэгээд түүнийг иргэдээр хэлцүүлэх хэрэгтэй байдаг. Энэ бол амин чухал шийдвэр байхгүй. Жишээлбэл нийгмийн захим сүлжээн дээр тодорхой зааг тавьснараа захим дээрлэхэлт, түүнээс үүдэлтэй амиа хорлолт, түүнээс үүсэлтэй гэмт хэрэг зөрчил хичнээн хуваар буурах юм бэ. Энэ нь эргээд Монгол хүний амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд яаж одоо илүү баталгаа хангаж өгөх юм бэ гэдгээ судалгаагаар гаргаад тавих нь өөрөө өөр. Хоёрдугаарт монголчуудын гаргадаг нийтлэг маш том алдаа бол туйлшрал. Нэг зүйлийг буруу гэж бодвол тэр чигт нь буруу гэж боддог. Нэг зүйлийг зөв гэх юм бол буруу ч үсэн хамаахгүй зөв гэж боддог. Ингээд аливаа асуудлыг хүнээр хардаг дандаа. Уг нь тэн дотор чинь тооцоолол үндэслэл судалгаа байгаа шүү дээ. Хүйтэн логикоор харах ёстой юмыг учир зүйн шалтгаанаар харах ёстой юмыг хитрхи зүрхний хөдөлгөөнөөр харждаг. Энэ санаачилсан юм чинь энэ нам энэ улс төрч санаачилсан юм чинь худлаа гэж хардаг. Тэр энэ зүй тогтол маш чухал байгаа даа. Сая Австрал жишээлбэл 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээнүүдийг хоригдж байна тийм үү? Яагаад? Одоо Бразил болон бусад улсууд энийг ингээд судалж байна тийм үү? Яагаад? Нэг талдаа энд бол хүний эрхийг зөрчиж байгаа хязгаарлаж байгаа юм шиг авч нөгөө талдаа түүнээс дор хүний эрхийг дордуулах зүйлээс хамгаалж байгаа урьдчилан сэргийлж байгаа нөхцлүүд нь юу юм бэ гэдэг тодорхой ойлголтуудыг гаргах ёстой. За дараагийн нэг чухал зүйл нь болох юм бол бид эмийг төрөлжүүлдэггүй байна. Одоо жишээлбэл таны хэлж байгаа фейк ньюс гэсэн ойлголт хуурамч мэдээ тийм үү? За энэ дотроо ингээд хоёр том зүйлийг одоо салбарлуулж байгаа. Нэг нь болох юм бол defamation, нөгөөх нь бол abusement. Өөрөлдвөл гүтгэлэг бөгөөд доромжлол. Тийм ээ? Тэг бас өөрөөр ингээд янз бүрээр хуваалж бас баг хүний нэр төр алдар хүндэд халдж байгаа. 1864 онд Америкийн иргэний дайн дуусны дараа нэг сэтгүүлч яг энэ фейк ньюс гэдэг хэллэгийг анх удаа юунд оруулсан. Одоо сонь дээр бичсэн. Энэ нь 1920-ад оны үе хүртэл маш хүчтэй хэрэглэгдэж байгаад мартагдсан. Ингээд нэг 2013-4 оны үеэс дахиад идэвхжиж гарч ирж байгаад 2016 оны Америкийн ерөнхий сонгуулийн үеэр буцаад аюух тийм түгээмэл хэрэглээ болчихсон л нөө. Тэр энэ хуурамч мэдээллээс гарч байгаа үр дагавар юу вэ? Өнөөдөр улс төрийн тогоон дотор жишээлбэл их хурал дээр ч юм уу, засаг дээр ч юм уу ажиглагдж байгаа нэг том гаж үзэгдэл бол асар олон зүйлийг нийгмийн уухайлсны үр дүн сэтгэл хөдлөлөөр шийдэд байдаг. Эсвэл тэрийг зохиомлоор үүсгэчихэд дэмжлэг авчаад араас нь юм аа бол. Нэг одоо дүүлэн шууганыг нөгөө дүүлэн шууганаар дарах гэдэг. Та факт чек гэдэг одоо газрыг мэднэ те Монгол салбараа байгуулсан. Тэдний гаргасан судалгаан дээрээс тодорхой харагдаж байна шүү дээ. Тодорхой шийдвэрийн чиглэлийг өөрчлөхийн тулд гаргаж байгаа хурамч мэдээлэл хаанаас тэр IP number буюу интернет их сурвалжинд гарч байгаа гэдгийг тодорхой гаргацсан байлаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол жоохон одоо тийм сэтгэл бодлогын асуудал дээр сэтгэл хөдлөлөө бол бид нар хоошин тавих хэрэгтэй. Мэдээж хүмүүсийн амьдрал хэцүү, ядуурл, ажилгүйдэл, үнийн өсөлт, зөрчил их байна. Өнөөдөр Монголын дундад залуучууд Солонгос руу ч юм уу эсвэл хөгжингүй орн руу гарч сурыг, тэнд ажлын амьдрий гэж байгаа. Эх орноосоо үүдсэндээ биш, эндих шударгаар хөдөлмөрлөөд амьдрал нь хангалттай болж чадахгүй байгаа учраас Монгол хангалттай шударга биш хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа учраас ажлын байрууд нь одоо төр дагсан бизнесүүдэд монополчлогдоод дарга нарын халаас руу яваад байгаа учраас би арга буюу эхнэр хүүхдээсээ гол тэнд ажиллаж амьдрий гэж шүү дээ. Тэр энэ бол болгоны чинь цаана юу байгаа юм бэ гэхээр энэ нийгмийн бодлого өөрөө судалгаанд суурилсан богино дунд урт хугацаанд ингээд савлахгүй явах хэрэгтэй. Ялангуяа боловсрол эрүүл мэнд гэдэг энэ салбарууд дээр тийм. Гэтэл Монголын бодлого яаж яах гэхээр өглөөнийг өөр, өдөрнийг өөр, орооныг ондоо. Энэ савлгаач өөрөө ямар ч хүмүүст бодлогын шийдвэр гаргах биш, сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргаж чаддаг. Тийм сэтгэл хөдлөлийн шийдвэрлүүд төрхөрч ярьж байгаа хүмүүс алдартай улс төрч болж байгаа. Тэр хүмүүс дахин сонгогдохын төлөө тэр популизм буюу хүмүүс таалагдах яриаг хийснээрээ Монголын эдийн засаг
өрсөлдөх чадварыг султгаж байдаг. Ийм л зүйл харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо нэгэсэндээ бид бүгдийн хувьд та бүхэн хоорондоо ярилцаад өнөөдөр 52 минут ярилцаа сууж илээ л да. Гэтэл яг үнэндээ та бүхэн хоорондоо мэдээлэл авч байгаа энэ өнөөдрийн ярилцлагаас илүүтэйгээр илүү их цагийг магадгүй ингээд нүүр нүрээ хараад сууж байгаасаа илүү их цагийг бид бүхэн нийгмийн сүлжээнд өнгөрүүлж байгаа. Тэгэхээр нэг ёсондоо энэ бол яа харахгүй бид бүгдийн одоо бас нэг амьдралын нэг тусгал нэг бодит ертөнцөөс өөр бас нэг юм амьдрал бий болчиход байдаг. Гэтэл яг энэ дээр явж байгаа та бас түрүү хэллээ хүүхд хамгааллын асуудлууд байна, залилангийн асуудал, үүнээс үүдж байгаа сэтгцэн эрүүл мэндийн асуудал энэ тэгээ цаашаа улболоод одоо жишээ нь манай дотоодын нэг бүтээгдэхүүнийн хэдэн хувьд нь одоо нөлөөлж байгаа гэх мэтчлэн судалгаанууд хийх ёстой байх. Гэтэл нөгөө талдаа энийг зөвхөн бид нар бас бий болгоод байгаа юм биш. Таны түрүүний сэний ярьдаг энэ судалгаанууд дээрээс харахад энэ Deutsche Welle яг Германд төвтэй төрөмс байгууллага байна. Монголын бас Nest гэдэг төрөмс байгууллагатай хамтраад гаргаад саяхан оны өмнө гаргасан нэг дүгнэлт байгаа шүү дээ. Хойд төршийн гаралтай Монгол улсад хэрэгжүүлж байгаа мэдээллийн урсгал бол бас их байна тодорхой хэмжээнд. Мэдээж энэ бас өөр улсуудаас ч гэсэн бас ирж л байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг хязгаарлахын тулд бид бүхэн өнөөдрийн энэ тоглоомын дүрмд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм уу? Эсвэл магадгүй тэр хуулийн төслийг оруулж ирэх тэр хуулийн төсөлтэй хамт оруулж ирэх эрсдэл нь өнөөдрийн энэ бид хоёрын ярьж байгаа хүний ирэх магадгүй цаашлаад хүний үжил бодол илэрхийлэх хэрэгжүүлээд илүү халдах гэдэг юм. Энэ хоёрын одоо дэнсэн дээр бид бүхэн шийдвэр гаргах хэрэгтэй Монгол үг шүү дээ. Алтан нарны гэрлийг алгаараа хааж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл яг энэ сошиал медиа буюу нийгмийн сүлжээ гэдэг яг л нарны гэрэл шиг хаасаагүй тархаж байгаа. Энийг нэг одоо ингээд хориглоод ингэснээрээ энэ бол асуудал өрөөсөө шийдэгдэхгүй. Олон улсад жишээлбэл 2 цагаас дээш хүүхэд одоо цахимаар тоглох, гар утастай харьцах, нийгмийн сүлжээнд орох нь бол аюултай гэж үзэж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр манад 8 цаг. Зөвшөөрөгдсөн хэдийнээс 4 дахин их болцсон. Тэгэхээр Монголд интернетийн хэрэглээ дээр одоо хямдхан орондоо орж байгаа шүү дээ. Ер нь бол хаасаагүй ер нь бол манай улс Азтай интернетийн хурд мурдаараа бол тэргүүлдэг болсон. Дээрээс тийм маш сайн явдаг. Зарим улсын дэргэд бол сайн шүү дээ. Тэр яаж юм гэхээр энэ ухаалаг хэрэглээ чинь донтолтын төвшөндөө аваачдсан. Виртуал буюу хийсвэр ертөнцид одоо тэр тоглоом янз бүрийн юмнууд. Тэр энэ тохиолдолд яаж юм гэхээр ер нь хүн болгон зөвхөн төрөөс та нар энийг хориглолч гэдэг юм уу? Та нар тэг гэхээс илүүтэйгээр мэдээж төрөөс бодлогын хувьд бол зөв байх хэрэгтэй. Жишээлбэл Сингапур яаж байна? Хөдөлгөөн хийх юм бол алхах юм бол хоорондоо амьд харьцаатай байх юм бол түүнийг бүртгүүлээд ингээд одоо тодорхой хэмжээний дэмжлэг coin аваад биш шүү дээ. Тэр ер нь бол хүүхдүүдтэй харьцах энэ босрлын тогтолцоонд бол шин тутам бид нэр ингээд бодлого гаргах хэрэгтэй. Би зүгээр нэг жишээ хэлье. 1941-с 45 оны хооронд дэлхийн 2 дугаар дай болсон. Яг цэврээр 4 жил гарна. Энэ хугацаанд технологи 35 жилийн хурдаар хөгжсөн. Өхүүс ихүү гэдэг мөчлөг дээр хүмүүс бүр юун дээр ажлын 8 цаг тий тултал нь ажилдаг байсан. Яг үүнтэй адилхан нэг үйл явдал дөнгөж саяхан бидэнд амьдралдаа гэрч болж байгаа. Энэ бол ковид цар тахал. Ковид цар тахал эхлээд дуусах хүртэл 2 жилийн хугацаанд шинжлэх ухаан 12 жилийн хурдаар хөгжсөн. Хурцгууртай. Бүгдэнд нь автоматар яасан хичээл нь захимаар орсон, бүх харилцаа хурал захимаар доогоороо гэрийнхээ хувцастай дээгүүрээ госчоо өмсөд хүмүүс хуралд орж исэн биз дээ. Тэр энэ юу гэж юм ихлээр нөгөө урдн төсөөлж исэн энэ төсөөллийг маш хурдтай олгоцсон. Ковидын яг 2020 онд ковид эхлэхэд дэлхийн эдийн засаг 88-ын их 80 доллартай байсан. Одоо 50 онход бол 250 их 80-д хүрэж байгаа байхгүй. Энийн хурцуур нь юу юм бэ гэхээр цахим эрен, цахим хэрэглээ, химэл оюун, бүтээмэл оюуны энэ цаг үе болцсон. Одоо бидний огт тооцоогүй шин тутам эдийн засаг нэгдчихлээ. Сүүлийн 5 жил AI буюу энэ бүтээмэл оюунаас гарч байгаа дэлхийн тэр бомбнууд ямар хурдтай гарав. Өөрөөр хэлбэл энэ бол төсөөлхийн аргагүй. Өнөөдөр одоо ингээл үнэн худлаа нь мэддэхгүй одоо deep fake гэж хэлээд байгаа. Хүний зүс царайг ингээд орлуулад дуу хоолойг нь бараг л үнэн юм шиг үйл явдлууд гарч шít. Хин нэгэн хүнийг бүжиглүүлж чинь, хин нэгэн хүнийг зөв буруу юмд холбож гараад шít. Тэр эндээс юу гэж энэ бол ингээд яг алтан нарны гэрэл гэж шиг хязгааргүй. Энэ бүх зүйлийг хориглоод бид нар ерөөсөө асуудлыг шийдэхгүй. Харин иргэдээ илүү хэрсүү, зөв хэрэглээтэй, зөв дадалтай хүүхэд багчуудаа зарим буруу дадлаас яаж хамгаалах вэ гэдэг нь асар чухал байна. Энэ дээр бол төр, иргэн хоёр
аж ахуй нэгжүүд хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл илүү их амьд харьцаа руу чиглэсэн, илүү их хөдөлгөөн дасгал сургууль зөв одоо зан төлөв рүү чиглүүлсэн тэр зүйлийг төр өрөө дэмжих хэрэгтэй болно. Төр өрөө дэмжих хэрэгтэй болно. Тэр энэ дээр бол бид нар маш ухаалаг бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорилоо барьлаа гэхээсээ илүүтэйгээр тодорхой хязгаарлалтуудыг хийж болно. Тодорхой хязгаарлалтуудыг хийж болно. Жишээлбэл одоо манайд бид хоёрыг яг ингээд сууж байхад хүүхдүүд маань гэртээ YouTube-ээр нэмэх 18 зүйл үзээд сууж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүсийн ёс зүй, хүмүүжил, төлөвшил ямар төвшөнд байна гэдгийг бид нар бас хэмжиж чадахгүй байхгүй. Тэр өөрөөр хэлбэл бид нар энэ боловсролын салбар өөрөө салбарын яам гэхээс илүүтэйгээр үндсэн чиглэлийн яам бөгөөд үндэсний аюулгүй байдлын хамгийн гол одоо түшиг тулгуур юм. Өнөөдөр хөдөө амьдарч байгаа хүүхэд хотод амьдарч байгаа хүүхдээс боловсрол ялгаатай чанартай авч байна. Гарааны тэгш байдал багхгүй байна. Тийм учраас одоо хөрхийн хүүхдүүдэд хөдөө цэцэрлэг сургуулийн хүйтэн хөлтцсөн анги дүүргэлтэн 50 хэдэн хүүхэдтэй 2-3 хэлж хэрэгжилж байгаа 70-аад одоо сургуульд улсын хэмжээнд байна. Улсын хэмжээний 800 орчим мянган хүүхэд байна. Жишээлбэл би ингээд Дархан Сэлэнтүү аймгаа сонгогдоход энэ жил 1-12 дугаар ангийн 72334 хүүхэд сурч байгаа. Нодлон жил 69369 хүүхэд сурч ирсэн. Бүх хүүхдүүд рүү би захиа авчихсан. 5000 хариу энэ жил нодлон 3000 хариу авч байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийн хэлж байгаа юу гэж хэлж байгаа гэхээр ядаад бидэрт нэг юм сурах таатай орчин, аюулгүй орчин л хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Өөрөлд Монголын төв үнийг үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ нурсж байгаа дуучлаараа зөвхөн би ганцхан зүйлийг хэлчихье. Чи тэгээд ийм олон юм яриад энийг л юм хийж байгаа мó гэж надаас асууж магадгүй. Би төсвийн үеэр нодлонжилж хэлсэн, өнгөрсөнжилж хэлсэн манайд нэг юм байдیں۔ Үндэсний аюулгүй байдал төсвөө нийцүүлэх хэрэгтэй гэж. Одоо хэн атман дарга, хэн нөлөөтэй дарга өөрийнхөө салбар руу төсөв, өөрийнхөө тойрог руу төсвийг аваа явчихдаг. Одоо саяхан болтол нэг аймаг улсын төсвийн 17, нөгөө аймаг нь улсын төсвийн 1.3% дээр л очижсэн. Цэвэр улс төрийн манлайлал нөлөөгөө ашигладаг. Тэгэхээр одоо Монгол улсын иргэн ерөнхий сайттай сум байна уу, ерөнхийлөгчтэй сум байна уу хамаагүй бүгдээрээ ижил тэнцүү энэ төсвийг хүртдэг байх нь энэ нөгөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцж байгаа эсхээр шалгуур тогтоох зайлшгүй хэрэгтэй болчихдог. Би нэг удаа дараа хэлээд байгаа. Удаа дараа шаардаад байгаа. Тэг яг ихний бичгүүд нь ингээд явцсан. Энэ жил нэг юм үр дүнд хүрэх юм шиг байна. Ингэчих юм бол Монгол улс гэдэг энд нэг бүхэлдэг улсын иргэн бүхэнд хүртээмжтэй тэр одоо төсөв яаж хийгдэх вэ гэдэг зарчим тодорхой болчих. Гэх мэт энэ нийтлэг ажлууд нэлээд байна. За мэдээж хуурамч мэдээлэл энтэй тэмцэхэд олон нийтийн мэдээлэл ур чадвар үнэхээр чухал гэдэгтэй бол би 100% саналдаг байна. Миний саяхны хүртэл хийжсэн ажиллаж байсан үеийн холбоотой. Тийм учраас энэ сэдв бол бас надад их ойрхон санагддаг. Нөгөө талдаа энэ тал дээр энэ үйлчлэгээ үзүүлж байгаа Монгол улсаас илүү том үнэлгээтэй тийм Монгол улсын эдийн засаг өөрөө хөргөж аваад 30 тэрбум доллар гэж үзэх юм бол нэс бараг 80 дахин 100 дахин үнэлгээтэй юм компаниудтай бид бүхэн үзэлцэж та бүхэн одоо үүрэг хариуцлага нэмэгдүүлээч гэж бас шаарддаг бас ирэх бол байгаа гэж үздэг. Нөгөө талд Европын холбоо, Америкийн нэгдсэн улс, Англи, Татвас төрийн хэллээ, Австрали гэх мэтчлэн ардчилсан улсуудад авч хэрэгжүүлсэн хууль дүрм журмуудыг бид бүхэн бас тодорхой хэмжээнд авч хэлцэх шаардлагатай болов уу гэж салж байгаа. Бас нэг асуудал бас байна л да. Одоо бас нэг үндэсний аюулгүй байдал дээр бас дахиад нэг тийм ээ. Аюулын тухай ярих гэдэг шүү дээ. Аюул эрсдлийн тухай. Нэгдүгээр аюул эрсдэл бол той аюуллаа боловсролгүй байх явдал. За энийг бол бид нэр сайн авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь эрүүл мэнд. Тийм ээ. Энэ дундаа та бид хоёроос өнгөрсөн жилийн тал дээр бас олон удаа ярилцаж хэлэлцэжсэн. Энэ агаарын бохирдол орчны эрүүл мэндийн асуудал. Жилийнхаа одоо агаарын бохирдлын агаарын бохирдлоос болоод одоо Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11-10% эрүүл мэндийн зардал болон одоо бусад дам нөлөөллөөр дэмжиж алдаж байна гэсэн судалгаа бол бас байдаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр одоо шийдэлтэй зүйл сүүлийн энэ өнгөрсөн жил энэ засгийн газар хийвүү энэ тал дээр магадгүй одоо нийслэл дээр хэрэгжүүлж байгаа энэ шийдвэр арга хэмжээнүүд зөв байна уу? Энэ дээр одоо бид нар юуг нь илүү үзэх шаардлагатай байна. Энэ тал дээр та мэдээлэл маш чухал асуудал байна. Дээрэс нь өөрөө чинь бас энэ талбарт санаачлаг гаргаад олон хүний төлөө бас одоо том ажил өрнүүлсэнд бол би талархаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг удаа хурлахгүй хийгээд ч юм асуудал шийдэгдэхгүй. Манай улс ч одоо хурал олон улсын форум хийснээрээ бол нөгөө цагаан буудан дээр суугаад ухаантай юм ярьснараа бол манай улс зэнгэлийн мандат өрцсөн байгаа шүү дээ.
Одоо ягаад энэ бүхэн хэрэгжихгүй байна вэ гэдэг. Энэ бол нэг тийм зүй тогтолцоо байна. Дахиад одоо гадаадаар хэлж байгаа дуучлаараа implementation гэсэн үг байдаг. Хэрэгжүүлэлт. Ерөөсөө ингээд энэ бол аливаа төрлийн бодлого доктортой хэрэгжих. Тэр одоо маш чухал. Сая ингээд оюутлогын асуудал, нүрстэй холбоотой асуудал ингээд яригдахад гэрээ хийгдээд түүнийг ингээд байнга засаж сайжруулах алдааг нь илрүүлээд түүнийг нь маш хурдтайгаар янзалж явах хэвээр субъектүүд буюу тэр одоо дарга нар ажлыг хийгээгүй л байгаа байхгүй. Нэг хүнийг буруутгах ч юм уу шоронд явуулах амархан шүү дээ. Яг үнэндээ. Гэтэл яг ингээд доктортой энэ одоо тусгаар тогтнол одоо эдийн засгийн өсөлтийг чинь ингэж тэтгэх тэр боломжуудыг байнга эрэлхийлж байна гэдэг бол Монгол төрийн өөрийнх нь үүрэг шүү дээ тийм ээ. Энэ бол хангалттай биш. Эрүүл мэндийн хувьд би хэдхэн зүгээр тоо хэлэхэд зөвхөн нэг улс руу эрүүл мэндийн зардал урсж байгаа одоо жишээ бол $200 сая давтсан. Аюул Солонгос. Тийм. Өнгөрсөн 25 оны 1 сард ерөнхийлөгчийн ивэлд орон эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөө гэж болсон. Энэ дээр бас энэ жишээнүүд нэлээд яригдсан. За жирийн хүн. Одоо ингээ хуулиад төсөөлье л доо. Ингээ сайхан байж идэг. Гэтэл яасан бэ гэхээр ямар нэгэн тохиолдолд ураг төрөл хамаатан цаад нэг хүн хавдар тусчдаг. Жилдээ 3500-аас 4000 хүн нэмж тусдаг. За тэгээд эмчилгээг ингүүт чинь яаж нэг гэхээр хашаа, байр, машин, тэрэг, мал, хуй хамгийн маа зараад Солонгос руу явдаг. Би зөв жишээлж ялж байгаа шүү. За ингээд очдог яадаг гэхээр нийт одоо зардлын бараг 40% нөгөө онгоцны одоо тикет бизнес зардал гэж юм уу тий. Тэгээд ингээд буудлын ингээд тэгээд нөгөө эмчилдэг тэгээд тэр нь чанартайчулдаг, чанаргүйчулдаг янз бүр болчдөг. Уг нь бол ингээд жилдээ бол одоо бараг 700 гаруй тэрбум төгрөг зөвхөн нэг улс руу тэгээд бусад улсуудтайгаа нийлээд маш олон улс руу яваад шүү дээ. Гэтэл төр яаж яах гэхээр энэ өссөн хөгжил гэж сүртэй юм яриад байдаг. Энэ эмнэлгийн хүртээмж энэ одоо найдвартай байдлыг бид нар хангах хэрэгтэй юу? Гэтэл эндээ бол бид нар зоригтой төсөв тавих хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн асуудал байгаа. Таны бас одоо оролцож ирсэн тэр утаатай холбоотой асуудал бол ер нь болов шүү. 1,600,000 хүн гэдэг чинь хүн амын бараг 50% нь яг энэ утаан дотор мутацид ороод амьдарч байгаа шүү дээ. Энэ асуудлыг хамгийн өөдөр ч гэсэн бас байгаа тийм ээ. Энэ асуудлыг бол яаралтай шийдвэрлэх ёстой. Тэгээд энэ нь бол Монголд бодлогыг улирлын чанартайгаар шуугаж ярилцдаг. 100 үер, өвөл, утаа гих маягтай. Энэ бол улирлаас үл хамаарч доктортой бодлого явж явах ёстой л гэж байдаг. Зүгээр хамгийн наазах нь бол бид нар бол зөндөө удаа шаардлаа л да би хүнээр хиндэд хорооны зүгээс. За илүү Улаанбаатар хотод хамгийн их явган зорчигч гарцсан дээр дариулаад байгаа газар руу таана байна. Энэ дээр гүүрэн гарц тавья, шаардлага тавья багхгүй. Хамгийн их хүнийх зөрчигдөд байгаа, амь насаа алдаад байгаа. Монголд яг ийм байхгүй. Маш энгийнээр бол өглөө 7-8 цагийн хооронд. Суурин газруудад. Өдөр 12-оос 2 цагийн хооронд. Ороо 17-оос 19 цагийн хооронд зам тээврийн ослыг гардаг. 5 сар, 9 сар, 10 саруудад нөгөө хичээл цугладаг эд үеэр ослууд гардаг. Тэр яг эн чинь ингээд бодлогоор ойлгомжтой байгаа учраас энэ дээр юм хийгээд харин зөв өнөөдөр хэрэглэхийн сайттай яриад энэ асуудлыг зохицоор нь шийдий гэдэг үр дүнд хүрчээд явчихна. Окей, за баярлалаа. Ойлоо дараагийнхаа хэсгүүдээр бас энэ талаар дэлгэрүүлээд ирье. Үзэгчтэй засварлахын дараа эргээд уулзцгаая. Өглөө бүр нэг халбаг. Энийхээ хоолой горж имгэлэх үү? Багрогоор. Хоолны чимэг, эх орны бүтээл, багро. Сарчин 2026. Хамгийн том үзэсгэлэн худалдаа хүннү моолын экспортын хэвд. Монголын удамхээр талаар морин жил морин төмөргөн айсвы гэр бүхэн даз жаргал авчраарай гэрэл тэрээдүй хөгжил дэвшил авчраарай сар шинийн идэ унда гарын бэлгэ Мишель Экспо үзэсгэлэнгийн танхимаас дээжлэн авч аз хиймрэн эзэн болоорой. Мишель Экспо. Хиймүр дэлгэрэх морин жилийн худалдаа BSB тэхэллээ. Бүх төрлийн электрон бараанууд 55% хүртэл хямдарч таны худалдааны урт бүрийг нүмжигтэй билгээр билээ. Зөвхөн BSB. Хац жаргалтай хорон мөч бүрээ хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлж хамтдаа дурсамж бүтээх нь амьдралын хамгийн том баяр баясгал. Та
Тав тухтай 50 орчинд амьдарч хайртай үсийнхэн үйлдэл бүрээс хайр мэтрэх нь үгээр хэлэмгүй гайхалтай нэгэн жаргал. Энэ бол бидний бүтээсэн хайр, бидний бүтээсэн амьдрал. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House. Өглөөний цайгаа омега 5 болгоё. Sea Fresh тунаа салаад. Япончууд эрүүл мэндээр урт хугацаагаар хардаг. Япон будааны тос цуно. Өглөө бүр нэг халбаг. Хоёулаа ярилцлагынхаа өмнөх хоёр хэсгүүдээр бол үндэсний аюулгүй байдал, зохион орчин дах хүний эрхийн асуудлууд, хуурамч мэдээлэлд эрхэн тэмцэх талаар бол саналуудлаа солилцлоо. Нэгэнт та манай нэвтрүүлэгт ирсэн учраас бас таныг улсын хурлын гишүүд дундаа, улс төрч хүн дундаа Монгол улсын Монголынхаа нэг том соёлыг тэн авч одоо бусадтай үлгэр жишээ болдог хүмүүсийн нэг учраас би нэг асуумаар байна л да. Та бол одоо ч өдрийнхөө тэмдэглэл одоо бусад зүйлсийг дандаа монгол бичгээр ингээд бичиж яваардгийн тэнд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол бас монгол залуу хүний хувьд надад бас их гоё санагддаг. Тэрийг нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар миний асууж байгаа дараагийн асуулт бол энэ та төрүүлжсэн бид бүхэн Орос, Хятад гээд хоёр том их гүрний дунд оршиж байгаа улс. Хоёр том их гүрэн гэхээсээ илүүтэйгээр бас энэ хоёр том соёлын дунд бас байгаа ийм улс. Тэгэхээр энэ дотроо бид бүхэн яаж энэ монгол соёлоо цаашдаа авч явах вэ? Энд айгүй том асуулт байдаг. Ялангуяа залуу хүмүүрийн өмнө дулгарч байгаа улсынхаа төлөө бас тодорхой хэмжээнд бодож явдаг хүмүүсийн өмнө байдаг л юм том асуудал. Тэгэхээр та энэ дээр яг ямар зүйлүүдийг одоо чинь хүүхдүүдтэй ч юм уу иргэн тойрныхандаа хэлж захиж явж байна. Энэ тал дээр бас Монгол өв соёлоо амьд цаашаа тогтвортой авч явах тал дээр та юу хийж байгаа тухай бас манай үзэгчдод мэдээлэл өгч. Тэгээ инженеаш хэмээх агуу хүний хэлснэг үг байдаг. Биенбаатар нэгэн үеих, Бичгийн Баатар төмөн үеих гэж. Тэгэхээр мэдээж үнийг бол одоо Эзэн Чингис хааны үеэс хэлэгдсэн зүйл бол сэтгэлийг нь эзэмдэл биеийн хаадах юм. Энэ одоо сургаал буюу суйгэр үг гэж юм л байгаа юм. Эндээс юу гэж хэлэх чинь гэхээр бид ер нь хин юм бэ? Бид ямар үндэстэй юм? Бид дэлхийн хүн төрөлхтөн юу бүтээж юу өгсөн юм? Дэлхийн хүн төрөлхтөн биднээс юг суралцсан? Тэрнээс биш. Тэрнээс одоо бид нар байдаг л нэг Азууд бол биш. Бид дэлхийд дээр цөөхөн эзэн тусыг байгуулсан. Тэгэхээр тэр нь бол одоо төмөр цусан дээр биш. Дэглэм журам дээр, их засаг дээр, агуу өршөөх сэтгэл зүй дээр тогтож ирсэн. Өөрөөр хэлбэл тэнгэрийн сөрхөж, газрын өршөөл гэдэг энэ хоёр зүйлийг одоо тэнгэр газар итгэлт гэсэн утгаар нүүдэлчдийн мянган жилийн оршин тогтнох хувийн амьд талуун дархлааг бидний өвгд эдээс их гүрэн болгож цогцлоож ирсэн ард түмэн. Өнөөдөр бид нар ингээд баяр наадмаараа л Монгол хувцас өмсдөг. Босд үед нь бол дандаа гадаад хувцас өмсдөг. Их хэлээрээ ч гэсэн одоо цэвэр тунгалаг ярьдаг хүмүүс хомс болсон байна. Өчиг бичдэг хүмүүс хаяг ховор. За дээрэс нь болохоор одоо их бичих соёлоос алсарч байна. Төвөр Монголд бол саяхны голтол монгол бичиг заадаг байж одоо хориглогдчихлоо. Одоо бид нар чи урд нэг монгол бичиг бас нэг зааж байгаа даа гэсэн нэг сэтгэл зүй байсан бол одоо бол энэ хариуцлага бид нар дээр л байгаа. Өнөөдөр Монгол улсын зөв рүү дэлхийд дээр тархан сурсан монголчууд сүүнийхэн цаслыг өргөдөг. Бид Сантьяны гэж нэг хүний үг гэдэг л дээ. Аливаа хүн эх орныхоо хөрсөн дээр хоёр хөлөөрөө бат шигдэн зогсоод харин нүдэн бүгдлэхийг харж явах хэрэгтэй гэж. Гэдэг шиг бид цөөхөлөө учраас цөөн тоод үндэсний хувьд бол бид өөрсдийн өв соёл, бид өөрсдийн тэр одоо алтан арга хэмжээний бодлогоо айл өрх болгон одоо авч явах хэрэгтэй. Энд ямар мэрэгжилтэй хүн, ямар гадаад хэлтэй хүн, ямар мөрөөдөлтэй хүн байхаас үл хамаарч монгол хүндээ их орн болж Монголынхон өв соёл, үүх түүх тэр суртлыг бид нар өөрөөрөө ингэж одоо эзэмшиж авч явах нь зайлшгүй зүйл. Энэ бол одоо гадаадаар хэлж байгаа дуучлаарай. Optional буюу сонголт зүйл биш, mandatory буюу зайлшгүй зүйл. Тэгэд энэ одоо жишээлбэл одоо христийн шашинтай улсууд 7 хоног болгон сүмд очиж байна. Исламынхан бол өдөрт олон удаа мөргөж байна. Гэтэ бидэнд өөрсдийн хувьд бол шашин хангалттай соён гэр бүл үүргээ гүйцэтгэж байна уу? Эсвэл зарим тохиолдолд нухар усгийн төвшөнд байгаад байна уу?
Одоо бол гандан бол харьцангуй ингээд сүүлийн 30 40 жил бас хүрхээ ингээд сайн ажиллаж байгааг шилнэ. Гэхдээ энэ хүмүүсийн энэ нөгөө мораль буюу ёс зүйн тэрхийн хэмжээг яаж их өндөр байлгах вэ? Яаж их зөв байлгах вэ? Мянган хууль батлаад хуулиар биш хуураар засдаг зүйл байдаг шүү дээ, тийм ээ. Тэр ёс зүй гэдэг зүйлийг зөвхөн хуулиар биш тэр нийгмийн орчин, итгэлцэл, үндэсний тэр одоо тархлаа бий болгож идэг. Тэрний юм торлог бүрхэвч бидний хүчрхэг болгож идэг. Хилээс гараад явах юм бол та Монгол уу гэж шууд асуухгүй шүү дээ. Өөр нэг Азийн улсын нэрээр биднийг дууддаг шүү дээ. Тэгэхээр Монгол хүндээ их орон байна гэдэг бол нэг талаас төр бол энэ дээр зөв бодлого авч багаас нь боловсролын систем 20 30 жилийн турш хэрэгжиж үр шимэнд хүртдэг гардаг энэ систем дээр бид онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийдээ өрсөлдөх хүн гадаадд сурыг боловсрыг гэж байгаа хүмүүс байх боловч үндэснийхээ нөөц соёлыг эрхэмлэнэ гэдэг бол наацхан Монгол бичгээс эхэлнэ. Адаглаад төрийн алба хасж байгаа хүн, тангар өргөж байгаа хүн, төрийн өмнөөс одоо шийдвэр гаргаж байгаа хүн болгон үндэснийхээ өв соёлтой ойрхон байна. Тэр нь зүгээр хийсвэр зүйл биш. Түүхтэйгээ ойрхон байна. Боротооч болзоондоо буу хождээ, хуртаач хуралдаа буу хождээ. Монголчууд заа хандгартан босоо. Зэгээс хосорсныг зэрэгээс хасъя. Энэ юу гэсэн үг вэ? Сахилга бат, зарчим. Биенийхээ өмнө хариуцлагатай бие хүмүүсийн тухай хэлж шин. Тэр өөрөөр хэлбэл бид нар ингээд зүгээр нэг одоо бүлэг дээрэмч дэлхийг эзлээгүй юм шүү. Бид бол өөрсдийн гэсэн соёлтой, угсгаатай, өөрсдийн гэсэн ирмэлцэлтэй. Дээрээс нь болох юм бол зэвсэг төрүүлж хөтлөхөөс илүүтэйгээр засаг хуулийн дор ертөнц техник эмхлэх гэсэн агуу үзэн санаатай өвгдөөд зэмгдийн утам юм шүү. Энийг бол Монгол хүн болгоо ухамсарлаж явах хэрэгтэй. Энийг бол зөвхөн сургууль даатгаад орохоос илүүтэй эцэгчүүд ч гэсэн энэ дээр анхаарч явах хэрэгтэй. Тэгээ бидний өөрсдийн авнаас гарч байгаа аваа бодож байгаа бодлын тусгал болгончл нийгэмд одоо тэр дандаа бийждэг шүү. Тийм учраас үр хүүхдүүдийн их тийм дуурайлалтай гэр бүл бат бих нийгмийн үндэс болсон энэ анхдах сурвалж дээр бид нар бас их анхаарах хэрэгтэй л гэж бодож байгаа. За бас би саяны асуултыг тавихтаа бас тэншиг хүн манай нэвтрүүлэгт орж иж байгаа учраас энийг одоо асуухаас өөр арга алгаа гэж хэлж байгаагийн бас нэг яг энэ шиг бас нэг асуулт байна л да. Таавал Монгол улсын одоо улс төрийн хоёр төмөчний нэг бол хардсан намын залуу лидерүүдийн удирдагчдын тодорхой хэмжээнд нөлөөлөгчдийн нэг танаа намын бас бүртгэл сая баталгаажаад ороод ирлээ, тийм ээ. Энийний араас нэг сарын ихээр намын бас их цэвэрлэгээ гэж бас олон хүмүүс ярьж өгөөд исэн ийм бүртгэлтэй холбоотой зүйл боллоо. Үүний дараагаар 4 сард бас танаа намын их хурал болох юм байна. Тэгэхээр энэ олон зүйл донд одоо бид бүгдийн мэдэх ёстой та бүгдийн гаргасан энэ шийдвэрүүдийг та нэг хураангуулад манай үзэгчдэд мэдээлэл өгч сая яг юу болоод өнгөрөв 4 сарын хурлаараа бас та бүхэн яг ямар шийдвэр гаргах гэж энэ тал дээр юу шийдэх гэж энэ асуултанд хариулахаас өмнө би жижигхэн түүхийг өгүүлчмээр байна. Америкийг үндэслэгч эцгүүд гэдэг нэртэй Томас Джефферсон, Бенджамин Франклин, Джеймс Мэдисон зэрэг хүмүүс Монголын түүхийг судалж ирсэн. Энэ тухай Жак Ведерфордгийн номон дээр гардаг. Байдаг тийм ээ. За тэгээд Америкийг байгуулахаас өмнөх дэлхийд дээр хамгийн удаан оршин тогтнож ирсэн улс бөгөөд түүний нууц юу байсан бэ гэхээр Монгол. Яаж 150 жил тасралтгүй оршин тогтносон хуулийг бий болгосон бэ гэхээр хүн бүхэн хуулийн өмнө ижил тэгш хэрэгтэй байх гэж. Бидний сайрхан багтдаг Америкч гэсэн Монголоос тийг суралцж ирсэн шүү гэдгийг эхлээд удирдгал болгож хэлчихэ. Энэний араас би юу гэж хэлэх гэж байна гэхээр ер нь ардчлал. Өнөөдөр хүмүүс арчлыг муухай, арчлыг муу хэлдэг. Энэ ер нь бидэрт хэрэггүй юм байна. Бидэрт хүчтэй нудрах хэрэгтэй юм байна. Тийм одоо диктатортой улс шиг болъё гэсэн тийм одоо туймал хандлага бий болчихлоо. Үнийг ингэж бүр ингэж дэврэгдэг, хөгжөөдөг төлбөртэй ийм зүйлүүд бий болцсон. Тэр арчлалд бид нар бол хайртай байхгүй юу? Монголын ард түмэн одоо л арчлал гэж нэрлэдэг байгаа болохоос биш эрх чөлөөнд хайртай ард түмэн. Эрх чөлөөний төлөө монголчууд бидний өвгд эдэс яс усаан зориулж байсан. Босоогоор одоо нөгөө алхын шоронд амиа алдна гэдэг шиг зүйл болж ирсэн. Тэгэхээр энэ монголчуудын түүх бол тэмцлийн түүх. Эрх чөлөөний төлөө тэмцлийн түүх байхгүй үе үеийг харахад тэр. Ингэхээр яаж нэлээд тэр эрх чөлөө гэдэг зүйлийг одоо бидэнд ингээд тэгш хүртээмжтэй байлгаж болж байгаа үндсэн хуулийн зарчим тэр нь юу юм бэ гэхээр нээлтийн нийгэм чөлөөт эдийн засаг болчиход байгаа юм. За тэгвэл энэ нээлтийн нийгэм чөлөөт эдийн засгийг сайн ч мууч сайхан ч муухайч авч явждаг зүйл бол парламентын засаглал. Нэг хүн сайхан байж болно. Жилийн дараа шуналтаа болж болно, хулгай зэлгээд өртөж болно. Тэр хүн алдах юм бол манай ус байхгүй. Өөрөлдвөл дарангуйлагч төртэй хүн тэр хүн алдаал байхгүй бол нэг ус хулгайлал явчих юм уу, эсвэл хороочих юм уу, эсвэл хэрэг түүг, эсвэл ямар нэгэн байдлаар саман ужид зүйл давтуулчих юм бол тэр ус тэгэл дуусч байгаа.
Сэрхэхэд хэцүү. Бид нар маш олон орны түүхээс харж болно. Харин парламентын засаглал бол нэг хүн алдаа гарсан 126-аас нэг хүн 10 хүн 20 хүн алдаа гарсан ч гэсэн сонгуулиар тэрийг сольж болж байгаа. Дээрэс нь хэн ерөнхийлөгч байх вэ гэдгийг ард түмэн шийдэж болж байгаа юм л да. Хэн биднийг төлөөлөх вэ гэдгийг жирийн эрг төлөөлж болж байгаа юм. Тэм учраас алдаан засагдаад явах боломжтой. Нэг. Тэгэхээр энэ тогтолцоонд чинь 126 популист цээжээ боловсон хүнийг сонгочих юм бол манай улс нэг өдөр мандат маргааш нь хамраараа газар шаана. Тэгэхээр энд бол тогтолцоо гэдэг имийг, институт гэдэг имийг бид нар хамгаалах хэрэгтэй болчихж байгаа. Тийм учраас энэ институцийг юу бүрдүүлдэг юм гэхээр улс төрийн намууд ядаж л чи тэгсэн штэйгээд хариуцлага тооцоо сонгуулаар огцруулж болдог зүйл. Тэгэхээр улс төрийн нам бол зайлшгүй парламентын суурь бөгөөд үндэсний аюулгүй байдлын 1-1 4 дээр парламентын засаглал нь өөрөө Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхт байдлын баталгаа юм. Энэ бол хөдөлбөргүй зүйл. Тэгэхээр муухай гэд биеийнхээ айл нэг хэсгийг тайрдаггүйтэй адилхан энэ улс төрийн намуудыг бид нар үзэн ядаж болно. Үгүйсгэж доромжилж болно. Гэхдээ ингэ сайжруулахын төлөө явах хэрэгтэй. Тийм учраас би итгэлтэйгээр харц одоо их тийм цэг харж байгаа. Энэ Монголд энэ олон намын тогтолцоо явах хэрэгтэй. За би өөрөө дангар төрийг эсэргүүцдэг учраас дээрэс нь иргэдэд дарамт багтаа татварын ачаал багтаа цомхон төр байх хэрэгтэй гэж бодож байгаа учраас баруун төвийн үзэл буюу Арц намыг итгэл үнэмшлээрээ сонгосон юм. Энэ намыг шалбааг туулж байхад нь хуваагдаж байхад нь тамгаан алдаж гээж байхад нь янз бүрийн хүмүүсийн үр төрөөрөө шургаж байхад нь бид тэсээр үлдсэн хүмүүс аахгүй. Тэгэхээр арчлын төлөөх мянган зүрх сэтгэлтэй хүмүүсийн эргээд итгэлийг нь олох, хайрыг нь татах том даалгавар Арц намд байгаа. Арц нам дуртаадаа бас ялагдаагүй дур зоргоороо авирсан хүмүүс бас бусдын шунал улс төрийн нүүдэл дунд нь Арц нам сүлдсэн цаг байсан. Одоо бол энэ цагийг гэтлэх ёстой. Хүн бүхэн хуулийн өмнө ижил тэнцүү гэдэг шиг бүгдэнд нь тэгш боломж олгоно. Ил тод нэлттэй цэгцтэй тэр зарчмыг авч явна гэж үзэж байгаа. Би ийшээс хөдөлж байгаа гэдэгт нь бас одоо сэтгэлтэй байгаа юм. Би энд өөрөө одоо ханцуй шамлан гар бие оролцож байгаа хүмүүсийн нэг бөгөөд сая 9 сарын 8 сарын 30-нд болсон сонгуулийн хороонд даргаар ажилласан. Энэ намын даргын одоо хурлыг хийя гэж эсэргүү үйлдэл хийж 168 гаруй хэсгийг толгойл зохион байгуулсан хүн юм. Сүүлийн 10 гаруй жил яг энд идэвхтэй явж байгаа. Алдсан ч үе байна, онсон ч үе байна. Авилгатай тэмцэх газар прокурорын үүдэн суулт хийгээ сууж исэн ч үе байна. Цагдаад баригдаад одоо шалгуулж исэн ч үе байдаг. Тэгэхээр бол бид нар бол цагаан захтан биш. Бид нар бол амар хялбар аргаар улс төр дээр оппортунист гэсэн үг гэдэг шүү дээ. Боломжн дээр нь дөрүүлдэх хүмүүс биш. Арц намыг зовх үед нь ч хамт байсан. Бас ялах мандах үед нь ч хамт байна гэж бодож байгаа. Эцэст нь энэ намын хэсэг нөхдүүд ирэх ашиг биш. Монголчууд ирэх ашиг. Арчсан намд итгэл алдаршаад байгаа арчлалт хайртай монголчуудын итгэлийг дахин олох тэр том одоо аян энэ 4 сарын 6-нд эхэлнэ гэсэн үг. Гэхдээ бол саяны бас арчсан намын энэ хөтөлбөрийг бүртгэлийг алавжуулснаар бас энэ галт тэрэг бол хөдлөөд явж байгаа гэж бас ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас их хурлаараа одоо ямар асуудлуудыг яг тодорхой шийдэх юм болоо энэ даргын асуудал яригдах юм болоо 27 оны эсвэл зүгээр одоогийн байгаа бүтцүүдээ дахин шинжлэх асуудлууд яригдах уу та энэ тал дээр одоо ингээд 4 сарын 6-нд 4 сарын 7-нд Арц намын төрсөн өдөр болно тийм үү? За ингээд 36 жилийн төрсөн өдөр болж шүү дээ тий. Одоо энэ 4 сарын 7-оос өмнө бид нар одоо ингээд шатандаа дахиад сонгуулиуд явуулна гэсэн үг. 378 үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгоно. Тэднийг сонгох аймаг дүүргийн намын хороодын нэг 100 гаруй 130 зарим 160 хүмүүсийн тооноос хамаарат тэр хүмүүсийг жирийн Арц намын